За бид нар анх удаа Монгол төрийн түүхэнд төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлын дарга болоод ерөнхий сайдыг одоо огцруулж байгаа нь баг анхны түүх баг. Энэ юунаас ихтэйгч та нар өөрсдөө мэдж байгаа. Тэгээ миний асуулт энэ парламентын засаглалыг ер нь аюулд учруулах шалтгаан бид өхөн. Парламентын засаглалыг аюулд учруулж үндсэн хуулийн хямрал руу түлхэж байгаа нь үндэсний эмнэгдэлд ноцтой хохирол учруулж байгаа хэлбэр мөн үү гэж асуух асуулт байна. За энэ асуултыг бол би амар исгэлэн дараагаас асууж байна. Эхлээд би энэ асуултаа асуучих. Өнгөрсөн сар гаруй хугацаанд та бүхний одоо намын даргын өрсөлдөөн чинь энэ улс орныг үндсэн хуулийн хямрал руу дээрээс нь парламентын таны ярианд ч бас парламентын засагт аюулд учрах гэж ярьж байгаа харагдсан. Энэ хямрал руу түлхэж байгаа хэлбэр мөн үү? За би энэ асуултаа асуусныхаа дараа би бас өөрийнхөө асуултыг асууя гэж бодож байна. Үндсэн асуултаа. Одоо өнгөрсөн 2 өдрийн жишээлтэй үндсэндээ парламент нь хурлаа хийж чадахгүй, эрц бүрдэхгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь энэ парламентаар дамжуулж улмаар үндсэн хуулийн хямралд орох нөхцөл суурь тавигдах, эрсдэл бүрдэх бий гэдгээс л одоо болгоомжилж би түрүүнд хэллээ. Надаар дамжуулж парламентын хямралыг бий болгох аюул ирэх үедээ гэдгээс би болгоомжилж энэ өргөдлийг бол өгсөн байна. Ажил албан тушаал бол нэг хэрэг. Хамгийн чухал бидний хайрлж хамгаалж их зүйл бол өөрөө энэ ардчилсан парламентын тогтолцоо гэдэг дээр би өөрөө хатуу итгэл үнэмшилтэй байдаг хүний хувьд энэ тогтолцоогоо хамгаалах үүднээс өргөдлөө өгсөн. Надад өргөдөл өгөхөд ерөөсөө эргэлзээ байгаагүй. Яагаад гэвэл миний эрхэмлж байгаа үнд зүйл рүү халдах гэж байгаа учраас би энийг хамгаалахын төлөө зоригтой шийдвэр гаргах нь миний зарчим юм аа л гэж бодож энэ шийдвэрийг гаргасан байна. Монгол улсын хувьд мэдээж одоо үе үеийн парламентын засаглалд аюул учрах нөхцөл тохиолдлууд бас гардгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. 10 жилийн давтамжтай нэг юм нөхцөл байдлууд бүрдээд ирдгийг та бид мэднэ. Гэхдээ энэс бид ямархуу хэмжээнд дуу хоолойгоо өргөж, ямар хэмжээнд ардчлалынхаа бат цайз нь болж хамгаалж гарах вэ гэдг нь улс төрийн намууд, улс төрчдийн эр зориг, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар л хэмжигдэж идэг гэж миний хувьд ойлгодог. Тэгээ би ч гэсэн цаашдаа өнөөдөр улсын их хурлын даргын ажлыг өгөх хүсэлтээ өгөөд парламентаар хилцүүлээд шийдүүлж байгаа ч гэсэн миний хийж исэн, зорж исэн, тэмцэж байгаа үйл хэрэг бол зогсохгүй. Улам бүр цаашдаа энэ итгэл үнэмшлээ баталгаажуулахын төлөө энэ парламентод орж ирсэн олон намын төлөөдөл болсон олон шин залуу гишүүдтэй энэ 21-р зууны чиг хандлагыг 21-р зууны энэ парламентын зарчмыг Монголд бүрэн нутагшуулахын төлөө бол бүх талаар хамтарч ажиллана гэдгийг бас бодож зорж хэлхийг хүсэж байна.